За сайн бацгаана уу. За цахим хичээлийн үед нэгдсэн журмаар ээлж жилийн бүртгэлийг дараах хаягаар хийж явна. За энэ доод хэсэгт нь бол 7 хоногор юу яасан байгаа? Шийт үүсгэсэн байгаа. За тэгэхээр 4 сарын 5-наас 9, 12-наас 16-ныг бол нөхөж оруулна гэсэн үг болж таарлаа. За ингээд энэ 7 хоног бол 4 сарын 19-наас 23. За тэгээд энэ анги гэдэг дээр дарахаар бас бүх ангиудын ингээд нэршил байж байгаа. Энэ дээрээс орсон ангиа сонгоод сэдвээ за одоо жишээлбэл би бичээлтэй энэ зураг гэсэн сэдв орсон байж болно тийм. Ингээд бичээл орчих. Заавал энэ юунда бүтэн харагдах албагүй. Энэ дээрээ ингээд бүтэн харагдчихвал дараа нь би татаж аваад за жишээл 6-гийн А ингээд одоо юу гэдгийг тийм. Гадаад хэлний одоо видео гэдэг хичээл орсон ч юм уу. Ингээд сэдвээ бичлээ. Тэгээ энийг бол source дээр байршуулсан хэсгээ. Тийм үгүй гэдэг. Энийг би засах байсан байх уучлаарай. Тийм үгүй гэснээр бол source дээр байршуулсан хэсгээ бас ингээд сунгаа явуулчихнаа. Тэр манайхан яг уу би энийг удахгүй ингээд засчихна. Тэгээ та хэдийг орохор ч юм бол source дээр байршуулсан тийм үгүй гэсэн юм бүх их дээр орцсон байна гэсэн үг. За ерөөсөө л энэ. Тэгэхээр тухайн өдөрт бол за манайхан зарим нь 1 цагтаа байгаа, зарим нь 2 цагтаа, зарим нь 3, зарим нь 4 цагтаа байгаа учраас за хамгийн ихээр нь буюу одоо 2021 оны 4 сарын 19-ний өдөр 5 цагийн хичээл орсон байж болно. Эсвэл бол одоо 3 цагийн хичээлийг метрээр 1 цагийн хичээлийг source дээр нөгөө би даалгавар маягаар эдгний ёсцсон боловсрал уран зохиолагч юм уу даалгавар маягаар орсон бол энийгээ бас энэ дээр тэмдэглэнэ гэсэн үг байна. За ингээд хоош нь гүйлгэхээр за энд бас би нэг юуны алдаа гаргасан байна. За энийг бас удахгүй засаад оруулъя. Хоош нь гүйлгээд 4 сарын 7, 4 сарын 8, 4 сарын 9 гэдэг ингээ гүйлгэхэд бол дээдлийн энэ хэсэг урдлын нэрсүүд бол гүүхгүйгээр тохируулж өгнө. Тохируулаад өгчин. Тэгэхээр та бүхэн маань энэ дээш доош гүйлгдэг, хажуу дээш явуулдаг энэ скроллыг ашиглаад өдрүүдээ гүйлгээд бүхлээ явуулчихно гэсэн үг. За ингээд одоо онлайнаар орсон хичээлийн нэгдсэн бүртгэл бол ийм маягаар хийгдэн. За та бүхний мэйл хаяг руу би энийг шеэрлж гисэн байгаа. За мэйл хаягны чинь одоо ганц нэг ийм алдаатай. Одоо би энийг 40 хүнд хүргэх ёстойгоос 21 хүнд хүргэсэн. За энэ дундаас нөгөө шууд зарим улсуудын дээр та нараас авсан судалгаанаас шууд Excel-ээс копидод мэйл хаягийг оруулсан учраас тэнд дунд ганц нэг зай авсан цэг таслын зөрүүтэй юмуд байсан байж магадгүй. Тэгээ тэрний алдаанаас болоод бас орж чадахгүй бол зүгээр request access явуулчаарай. Орж болохгүй байвал тэгэнгүүт би мэйл рүүгээ ороод тухайн хүнд одоо эрхийг нээж өгöd ингээд явчихно гэсэн. За ингээ манайхаа амжилт хүсье. Онлайн хичээлийн хугацаанд яг энэ хэсгээрээ бол ээлж хичээлийнхэн сэдвүүдийг бүртгээд явна. За эрцийн хувьд бол эрцийг энэ дээр оруулахгүй анги удирдсан багш нарт тусдаа Google Sheet дээр бол эрц оруулж байгаа учраас энэ одоо энэ дээр эрцийг оруулахгүй гэсэн. За ингээд амжилт хүсье.